За миний илтгэлийн сэдв болохоор цэрэг төрчмөсний дэлхийн чиг хандлага ба Монголын эргэцэн орчин гэдэг сэдвээр орно. За эхлээд эрчимчний зураг зохиогчтой холбоогоо нэгдүгээр танилцуулах хэрэгтэй. Манай холбоо бол 2013 онд байгуулагдсан. Одоо 30 орчим Монгол улсын эрчимчний системд зураг төсөл хийдэг ийм мэргэжлийн компаниудыг нэгтгэсэн төрөмс байгууллага байгаа. За өөрийгөө бас танилцуулах хэрэгтэй. Ер нь бол бас өөрийнхөө маркетингийг бас жоо хийж явах хэрэгтэй байна лээ. Тийм учраас одоо маркетингээ жоо сайн хийх гэж бодож байна. За миний хувьд болохоор харилцаа холбооны салбарт 10 гаруй жил, одоо эрчимчний салбарт 10 гаруй жил ажиллаж байна. За одоо ингээд хүн болгон ингээд сэргийг эрчимчний одоо дэлхийн чиг хандлага ямар хөө байна гэж яриад байгаа. Энэ бол одоо яг нэлээд баталгаатай их сурвалжуудаас мэдээлэл авсан ийм дэлхийн нийтийн чиг хандлага байгаа. Ер нь сүүлийн ялангуяа 4-5 жил бол сэргийг эрчимч тэр дундаа нарны эрчимч бол асар хурдтай ер нь хөгжиж байна. Ялангуяа одоо жишээ нь Аз Нонгон талаа гэх юм уу тэр тал дээр бүр онцгой байгаа. Нодлон сэргийг эрчимчний нийт суурилуулалтын одоо жишээ нь хамгийн их хувийн нар эзэлж байгаа тэр дотроо зөвхөн нарныхан суурилагдсан чадал 510 гигаватт хүрсэн. Тэгээд тэрний 315 гигаватт нь одоо бүгд найрамд хятад улс дангаараа хийсэн байна. Мэдээж нарны бол нөгөө эрчимчний үр ашиг, efficiency бүх юмнаас хамаарат үйлдвэрлэлийн хэмжээ бол тэр тийм хэмжээгээр их биш ч гэсэн ерөнхийдөө дэлхийн нийтийн хандлага. Яагаад ийм байгаа вэ гэхээр сэргийг эрчимчний энэ өртгөн өөрөө буугаад байгаа маа. Өөрөөр хэлбэл одоо нарны цахилгаан үүсвэрийн одоо өртөг дунджаар бол одоо 4 цент хүрсэн байна. Энэ бол одоо хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байж байгаа. За мэдээж нөгөө бусад өрсөлдөх их үүсвэрүүд бол байна. Одоо салхин станцын өртөг бол 3 цент орчим, нар бол 4 цент орчим байна. Гэхдээ энэ бол улс болгоноос хамаарна. Дээр нь ямар одоо төвшнийх вэ, айл өрхийнх бол арай өмнөтэй ч гэх юм уу те байгаа. За энэ дээр одоо би энэ нарны яг эрчим хүчний үнийг одоо ингээд сүүлийн 25 жилийн хугацаанд үнийг харуулж байгаа. За одоо ингээд би энэ бүр төгрөгөөр ингээд өгсөн байгаа. Айл өрхийнх бол ерөнхийдөө үйлдвэрлэл үйлчилгээ болон одоо төвийн нэгдсэн сүлжээнд хийж нийлүүлж байгаас өртгөн нь бол хацсангүй өндөр байдаг. 7.4 цент орчим байгаа. Одоо 2025 оныхоор. Би энэ шараар энэ бичсэн байгаа. Энэ одоо айл өрхөд зориулсан үн байгаа. Тэгэхээр энэ ингээд одоо жишээ нь 2000 онд бол 1 кWh-цагийн өртгөн 1438 орчим төгрөг. Би яг тухайн үеийн долларын ханшаар нь хөрвүүлж ингэж гаргасан байна. Одоо бол 1 кWh-цагийн өртгөн 257 төгрөг орчим болж байгаа. Энэ бол айл өрхийнх. Нөгөө төвийн сүлжээнд нийлүүлдэг энэ төр бол бас тэрнээсээ бага болж байгаа гэсэн үг ерөөхдөө. Энийг ингээд харах юм бол нийтээр нь харах юм бол ер нь одоо энэ эрчим хүчний ялангуяа нарны өртөг бол 90% буурсан байна гэж хэлж болно. За Монголын эрчим хүч ба хууль эрхцэн орчин гэдэг ийм сэдв. За манайх бол асар их туршлагатай одоо нарны системээр. Яагаад тэгэхээр 100 мянган нарны гэргээ төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ болохоор 99 оноос 2012 он хүртэл энэ хэрэгжүүлсэн байгаа. Төслөө бол амжилттай, маш амжилттай хийсэн. Гэтэл бол Африкаас бол бараг 20 жилийн түрүүнд явсан гэж хэлж болно. Одоо яг энэ 100 мянган нарны гэр төслийг хэрэгжүүлсэн бас ахмадууд энэ дотор оролцож байж байгаа. Тэгээд за энэ болохоор одоо эрчим хүчний үн одоо 280 төгрөг нөгөө үнэ нэмээд бид чинь өртөгт нь хүргэсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нүүрсний станцуудын хувийн станцуудын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотой
одоо сүүлийн 3-4 жил бол энэ цахилгааны үн бол өсөх хандлагатай байгаа. Гэхдээ одоо яг ингэж хэмжээнд өсөх үү, улс ямар бодлого байхын тэрийг бол мэдэхгүй байна. Гэхдээ бол айл өрх болгон аж ахуй нэгж болгон бас өөрсдийнхөө одоо нийгмийн хариуцлагыг хүлээгээд ерөнхийдөө энэ сэргээ эдхийн чиглэл рүү ингээд өссөн үсээгөө одоо явж байна. Тэгээд энэ нь бол заавал нөгөө мөнгө төгрөг хэмнэх гэхээсээ илүү хүн одоо айл өрхийн тав тухтай байдал, аюулгүй байдал гээд бүх юутай холбоотой учраас ер нь энэ чиглэл хандлага руу бол явна гэсэн ерөнхийдөө тийм биднес хандлагатай байгаа. За би энэ эрх зүйн орчин дээр одоо энэ 2025 оны 12 сарын 26-нд гарсан улсын хурлын 119 дахь тогтоол гэдэг энэ бол маш том хэмжээний одоо шилжилт хийх эхлэл тавигдж байгаа гэж үзэж байгаа. Энэ улсын хурлын дарга одоо Монгол Улсын ерөнхий сайд учрал энэ тогтоолыг баталсан байгаа. Тэгэхээр та бүхэн энэ тогтоолтой маш сайн танилцаарай. Дээр нь засгийн газрыг одоо бид энэ тогтоолын дагуу ажиллаа хийгээсэй гэдээ бас шахалт нэг талаараа нөгөө талаараа дэмжлэг үзүүлэх шаардлагатай. За тэгээ мэдээж одоо ингээд цахилгаан машин зөвшөөрлийг хэлбэршүүлэх за хөрөнгө оруулалтын дэмжлэг энэ маш чухал. Ер нь сэргээгдэгчийн хүчийг бол өмнө дандаа бусад улсууд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт, урамшуулал гэдэг ийм байдлаар дэмжиж ирсэн. Манайх ч гэсэн 100,000 нарны гэргээд тэр амжилттай хэрэгжсэн төсөл бол тэр хөнгөлтийн тодорхой хэмжээгээр олгож ингэж амжилттай явсан. Одоо ч гэсэн бид яагаад болохгүй гэж энэ нарны эрчим хүчийг дэмжих талаар одоо хөнгөлөлтөө зээл бусад байдлаар одоо дэмжих хэрэгтэй ерөнхийдөө бол. За би энэ олон улсын бенчмарк судалгаа хийсэн байгаа. Энэ айл өрхийн систем 5 кВт-ийн он-грид ба гибрид системийн харьцуулт хийсэн байна. За эндээс ингээ харах юм бол хамгийн хямдхан улс бол Хятад улс байгаа. За он-грид систем бол нэг 9.9-өөс нэг 14.4 сая. 5 кВт гибрид инвертер 5 кВт цагийн батарейтай нэг 19.8-аас 28.8 сая. За бусад улсууд бол ингээд нэг иймэрхүү өртөгтэй байна. Одоо ялангуяа энэ Америк гэхэд чинь одоо жишээ нь 5 кВт-ийн гибрид систем чинь бараг 63 сая, 81 сая. Тэгэхээр одоо би ингээд жоохон Монголын судалгаа хийж үзлээ гэтэл манай Хятадаас доор үнэтэй зарим санд болгоод байгаа. Тэгэхээр биднээс яагаад энэ Хятадаас бага үнэтэй хятадчууд үйлдвэрлэгч улс байгаад байдаг. Биднээс яагаад тэрнээс хямдхан өртгөөр одоо яг энэ дотор чинь нөгөө угсралтын зардал бүх юм зурдсан байна шүү дээ. Тэгэхээр биднээс тэр угсралтынхаа зардлыг зөв тооцож гинэ үү? Эсвэл чанартай тоног төхөөрөмж сонгож гинэ үү гэдэг дээр бас сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ бол ерөнхийдөө дундаж юм та бүхэн ингээд одоо ингээд мэдээж одоо сайн брэндүүдийг бол энэс үнэтэй одоо жишээ нь тэр бус улсууд байгаа өртгөөр жишээ нь авах шаардлагатай гэж бодож байна. Одоо жишээ нь Узбекистан бол илүү бодиттой байна гэж хараад байгаа ерөнхийдөө. Тэгэхээр одоо нийлүүлж байгаа тал нь одоо угсарт суйрлуулж байгаа тал дээр нь одоо хэрэглэж байгаа хэрэглэгчд маань хүртэл энийгээ сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд одоо ямар брэнд сонгохоос хамаарат тэр үнийн чинь хязгаар нь хэлбэлцэх юм аа. Тэгэхээр энэ дээр хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь Америкийн нэгдсэн улс болон Германд яагаад ийм өртөг өндөртэй байна вэ гэхээр тэнд болохоор угсралтын зардал бол маш өндөр байдаг. Бараг нийт одоо системийнх нь 38-аас 46% нь ерөөсөө зураг төсөл угсрал зөвшөөрөл гэдэг энэ зардал байдаг. Soft cost. Манайх болохоор одоо зарим нь 10 сая төгрөг гэдэг угсралт нь хэдийнхээр 2 сая төгрөг тийм байж болохгүй байхгүй. Тодорхой хэмжээгээр энэ үнэлгээ гаргах хэрэгтэй. Тэгэхээр энэ бид манай энэ Нарлаг Монголын арга хэмжээнд оролцсон бүх компаниуд одоо тэр угсралтынхаа үнэлгээг маш тодорхой болох хэрэгтэй. Мэдээж ашигын төлөө явуулж таарна. Тэгэхээр тэрийг тодорхой хэмжээнд зохистой хэмжээнд барих шаардлагатай. За тэгээд би нэг ийм хэмэл ойноор зуруулсан. Одоо энэ ингээд
би нэг capturing the sun in the land of the blue sky гэдэг энэ үгийг нэг дэлхийн банкны тайлангаас харсан байхгүй. Энэ одоо манай 100,000 нарны гэртэй холбоотой нэг тайлан дээр байсан. Тэгээ би энэ үг ямар гоё хэлсэн бэ монголчуудыг гэж бодсон байхгүй. Тэгээд орчуулсан. Хөх тэнгэрийн оронд алтан нарыг арамжаа. Тэгээ ерөнхийдөө одоо биднес бүрэн ийм болох хэрэгтэй. Одоо цахилгаан машина цэнгэлчин Starlink интернет авчин. Тэгээ манай чинь өргөн уудам нутагтай. Ерөөсөө энэ биднес одоо заавал одоо ингээд ийм цементэн ойд амьдрах хэрэг байна уу? Хэдүүлээ ингээд эрхчлөөг эдлээ. Энэ дээр та бүхний оролцоо бол маш их байгаа шүү. За та бүхэнд амжилт. Баярлалаа. Celebration-а намайг